Яг тогтоолын төсөл нэлээд дутуу байна. Яамныхан маань ууланд сайн л ажилдаг. Тэгээ одоо төр алтж байгаа гişүн бас нэг хүн байсан гэж. Тэр үтнэл тэгж таарсан болов уу гэж би ойлгож байна. Байгуулагчийн аялал жуулчлалын яам, уран зохиолын хөгжлийн яам суулгасан одон той сайд бас мэдж байгаа бах. Яг энэ хог хэдэл дээр бас нэлээд төвлөрч ажилтгаа гэдгийг нэгдүгээр хэлэх гэж байгаа. Хоёрдугаарт төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг бид нарыг тодорхой болгож өгмөөрэй. Тэгэхгүй бол энд өнөөдөр улсын хурлын тогтоол гараад төр захиргааны байгууллагуудад чиглэл өгөөдч давхарцсан бүтцтэй хэлбэр дээр энэ ерөөсөө явахгүй. Тэгэхээр энийг бол нэгдүгээрт оруулж өгөөсэй гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт өнөөдөр энэ улсын хурлын тогтоол ажлын хэсэг маань яхаа ажилласан байна. Гэхдээ холбоо салга дутуу үтсэн байна гэсэн үг. Жишээлбэл уул уурхайн хог аягдал байхгүй. Уул уурхайн хог аягдал буюу тэр том балансны дугуйнуудыг өнөөдөр яаж байгаа вэ? Та нар өөрсдөө надаар хэлэлдэггүй мэдчихэж байгаа шүү дээ. Уул уурхайн хог аягдлыг бид нар яах вэ гэдэг нэг ч зүйл заалтын дотор алга. Хоёрдугаар түрүүн бээсэн дарга бас хэлсэн эмнэлгийн хог аягдлын холбоотой асуудлыг яах юм бэ гэдэг асуудал байна. Энэ дутуу байна. Гол мөрөнд дагсан хог аягдлын цэгүүдийг бид нар яах ёстой вэ? Тэр бол ганцхан суманд нөлөөлж байгаа асуудал биш. Тэр голоор дамжаад маш олон суурин газарт ууж байгаа мал хүн бүгдэнд нь нөлөөлж байгаа нөлөөллийн асуудал гэхгүй. Тэгээ энэ ерөөсөө тусгагдаагүй байна. Энийг хэдүүлээ шийдэх ёстой. Худалдааны гэрээгээр зохицуулагдж байгаа импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал дээр бид нар ямар шийдэл гаргах ёстой вэ гэдгээ бодох ёстой. Энэ ер нь тусгагдаагүй зөвхөн эргэлжлэн байна. Гэхдээ шийднэ гэдэг боловч худалдааны гэрээг бид нар хүндахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй шүү дээ. За дээрэс нь 7 дээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд төсвөөс олгож байгаа татаасыг үе шаттай бууруулах гэдэг заалт байна. Бид нар саяны замиа гишүүн хэлдэг боловсруулах тал руу ормоор байгаа байхгүй. Төрийн татаас өөрөө цуглуулах, тээвэрлэх, булшлах төр яваад ямарг баг. Энийг хэдүүлээ их сайн мэдэж бас тодорхой хэмжээнд өөр чиглэлээр оруулах нь зөв болоо гэж зүгээр би бодож байна. Энэ дахин ашиглах үйлдвэрийг бид нар чухалчлах ёстой. Яг энэ дээр байна л да. Яагаад судалгаа нь ингэж орсныг би сайн мэдэхгүй байна. Одоо жишээ 8 дээр аймаг нийслэл улсын зэрэгэлдээ хотын хог аягдлын төлөрсөн зэгт дахин боловсруулах боломжтой давхар нөөцийг хүлээн авсан тохиолдолд нэгж тарифаас өндөр төлбөр тогтоох механизмыг үрдүүлэх гэж орсон байна. Яг өнөөдөр нэг үлэхэд хог аягдлаа англиад авч болж байна. Цуглуулж болж байна. Асуудал алга. Тэрийг хот сүрэн газар дээр ихэнх үйлдвэрүүд нь төвлөрж байгаа учраас татах гэж тээвэрлэлтийн зардал талдаа хүрээл одоо тухайн хог аягдал цуглуулсан бүх мөнгө дуусчихад байгаа байхгүй. Тэр алдагдaltaа гэсэн. Тэгэхээр энийг бид нэр яаж одоо жишээ нь бүсчилсэн хэлбэр гэдэг нэгэнд бүсчилсэн сонгуулийг өгсөн энэ цаг хугацаанд явж байгаа учраас энийг бид нар яаж оруулах вэ гэдгээ маш зөв тооцож Хинтээ аймгийн даатал сумыг шууд хэлмээр байна. Хинтээ аймгийн даатал сумн дээр бол шууд хуваарлт хийгээд авч байгаа. Тэр нь өөрөө Улаанбаатар хот хүрэх зардалтай чүүтэй хайтай зардал нь хүрэл дуусчихад байгаа байхгүй. Нөгөө ямар ч ашиг байхгүй. Тэгэхээр ямар ч хувийн хвшил орох бололцоо байхгүй байна гэсэн үг. Тэгээ энийгээ бид нар яаж шийдэх вэ гэдэг ч юм. Гэх мэтлэнгээс ахуулаад ингээд улсын хурлын тогтоол дээр бас нэлээд олон зүйлийг нэгэнт улсын хурлын тогтоол гарах гад ажлын хэсэг ажиллаж байгаа учраас дээрэс нь хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах жоох хэцүү байна гэж байгаа учраас энэ улсын хурлын тогтоолоо хэдүүлээ илүү чамбааруулж цогц төвшөнд нь менежментийг гинжин урал дээр нь харж л тооцож хэдүүлээ улсын хурлын тогтоолынхаа зүйл заалтыг оруулж засгийн газарт өргөжүүлээд явах нь зөв болов. Таад маань менежмент гэдэг үгээ ихсэн хараасаа гэж бодож байна. Тэгээ яг сүүлийн үед одоо энэ байгуулагчийн уран зохиолын өөрчлөлтийн яам маань энэ дээр бас ажиллаж байгаа болов уу гэж ойлгож байгаа. Бат хоёр төрлийн наримчгийн дарагтаас олоодаа холбогдож байгаа өдөр шөнөгүй ажиллаж байгаа сураг байдаг. Тэгээ цаашдаа таад манаас энэ дээр хичээж ажилласаа. Тийм учраас энэ дээр бас саяны саналуудыг бол би шууд өнгөцгөө харахад жишээлбэл ийм саналууд жишээлбэл байна. За салбарын